нийтийн байгууллага руу мэдээллүүдийг өгж байгаа. Тий. Сард одоо ойролцоогоор хэдэн төгрөг тухайлбал зарим. За тэр 10 15 гэл янз бүр. 30 сая гэдэг. Тэгээд яг тэрийг бас би сайн санахгүй. Тухайн үед болон өнгөрсөн. Одоо нөгөө ирэх 14 15 17-оос эхлэх учраас одоо бид нар чи яг энэ ажлууд руугаа төвлөрж байгаа болохоор Өмнөх одоо ахалж исэн хүмүүсийн нь мэдэх асуудал гэсэн үг. тий өмнөх ахалж исэн улсуудын л асуудал байна. Тэгэхээр би бол яг тэр өмнө нь хин ахалж ирснийг ч бас нарийн сайн мэдэхгүй байна. Копи бэлтгэл ажил нөгөө эзэнээс ч ихснийг мэдэхгүй. Ягаад тэгэхээр 4 сарын 20-нд би энэ үндэсний хорооны шийдвэрээр ажил авсан. Тэгээд дараагийнх нь нөгөө ажлууд руугаа орж байгаа учраас одоо яг үндэ копиг юу болоод байгаа гэж иргэд ойлгохгүй шүү дээ. Гол нь гүйцэтгэл байгаа юу? Энд чинь мөнгө авсан бол яг ямар нэгэн контент нийлүүлэх гэдгээр байх л ёстой байх л та. Тэгэд нийлүүлсэн контентууд байна уу? Юу хийсэн? Яг миний мэдж байгаагаар 2 3 нийтлэл нэг 2 3 рил милийн асуудал ярьж байгаа. Тэгээ эн чинь бол уг нь яг үндэ бол одоо дэлхийн 190 орны 2000 гаруй засгийн газрын гишүүд өндөр дэд албан тушаалттай эрдэмтэн судлаачд ирж Монголд сүлжилтийн эсрэг шийдвэр гаргаад явдаг зүйл шүү дээ. Тэрнээс биш энэ бол нэг юм 2 рил хийгээд төлбөр аваад явдаг нэг тийм одоо компани маркетинг гэж юм уу. Ийм зүйл биш. Тэгэхээр энэ хүрээндээ бол дотоод аудит орсон. Яагаад тэгсэн бэ гэхээр одоо нэг 25 онд гэрэлсэн байгаа, 26 онд гэрэлсэн байгаа гэрээнүүдийн яг зүйл зааг нь олохгүй бол энэ өөрөө түрүүн та бүхний хэлдэг шиг маш өндөр түнтэй асуудлууд яригдана. Тэгэхээр энэ яг зүйл зааг нь хэмжээ хязгаар нь тодорхой хийх ажлууд нь ойлгомжтой. Тэгээд бүх зүйл нь ил байх хэрэгтэй гэдэг үднээс одоо ингээд байгаль орчны яамны шилэн дансанд бүх мэдээлүүд нь ил байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар бол манай дээр засгийн газар тэр огт хэвлэл мэдээлэлтэй хамтын ажиллагаа эхлэегүй, коп тэр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Өмнөх мэдээж бүх гэрээнүүдийн муу бүх гэрээнүүдийн сайн гэдгийг бол бид нар дүгнэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүрээндээ гайгүй ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай одоо хамтран ажиллагаа нь явагдаж байгаа гэж би ойлгож байгаа. Тэнд нөгөө ажлын алба гэж байгаа учраас эндээс хэвлэл мэдээллийн дэд хороо бол шаардлагатай гэрээ хилцэлд оролцохгүйгээр бодлогын дэмжлэг үзүүлээд за ийм пресс цон засна, ийм хэвлэлийн юмнууд хийгээд те оролцож байгаа. Тэгээд маргаашнаас эхлээд Монцамаа агентлаг дээр одоо хэвлэлийн пресс цон зассан байгаа. Тэнд копи арга хэмжээ ихэлтэл одоо манайх бол чинь хэвлэл мэдээллийн дэд хороо тэгээ бүтээн байгуулалт одоо зам тээвэр логистик гэх ингээд салбар бүрээрээ хариуцсан дэд хороод хэвлэлийн урал хийгээд илүү бүх мэдээлэл дэлгэрэнгүй ил тод яриад явна гэж бодож байна. Нэг тэр бүү гэж штэ. Энэ яг копийн одоо шилэн дансын шүүж үзсэн л дээ байгаль орчны яам сайдынх тэгээд нэмхэн копих гэж 3 хэсэг байлээ. Тэгээд коп дээр нь энэ мэдээллүүд нь байгаа юу? Яамных дээр үү? Коп дээр одоо бүх мэдээлүүд ил байгаа. Тэгэхээр нөгөө яам бол тусдаа шүү дээ. Тэр коп бол яг үндсэнд зорилго нь л та сүлжилтэд тэмцэх талуудын баг хурлыг иргэд олон нийтэд зөв мэдээлэл түгээх одоо ямар гэрээ хилцэл байгуулагдахын хэдэн зоч төлөөлөгчд ирэхин хэдэн өндөр дэд хэмжээний уулзлууд болохын тэр хүмүүс хаана буудал байрлахын тэр коп зориулж ямар бүтээн байгуулалтууд хэдэн төгрөгөөр хийж байгаа хэвлэл мэдээллүүдтэй болон за продакшнуудтай ямар гэрээ хилцэл хийж ажиллахын ингээ бүх юм ил байх хэрэгтэй. Тэгээд тэрийг өмнө ч гэсэн ерөнхий сайд бүх мэдээллүүдийн ил болгоо нууж хагаадах зүйл байхгүй. Энэ бол одоо болоод өнгөрөх зүйл шүү дээ. Тэгэхээр энэ төр холбоотой мэдээллүүд нь би байгаль орчны яамны шилэн насанд байрсан гэж ойлгож байгаа.